Сайн байцгаана уу? Бид энэ хичээлээр expression гэдэг зүйлийн талаар үзэх болно. Хичээл эхлэхийн өмнө багш нь энэ нь яг юу болох талаар товчхон тайлбарлаж өгье. Expression гэдгийг монголоор илэрхийлэл томьёо гэсэн байдлаар орчуулагдана. Тэгэхээр энгийнээр бол ямар нэг утгыг коучлын хэлний тусламжтайгаар гаргаж авах After Effects-ийн нэг аргачлал юм. Expression-ыг их ажиллагаа орох төвөгтэй зүйлсэд ашигласнаар үйлдэлийг автоматжуулах болон хялбаршуулах давуу талтай. Жишээлбэл хурдтай чичирч хөдөлгөөн хийхэд маш олон keyframe-ийг ойр ойрхон өөрчлөх шаардлага гардаг. Ингэсний оронд expression ашиглах нь илүү хялбар болох болно. No. Keyframe-ийг код болгон орлуулснаар үр дүнг нь хурдан харж ойлгох, хялбар засаж өөрчлөх боломжуудыг олгож өгдөг. Expression-ээр төрөл бүрийн утгуудыг эффектээс давхарга буюу layer руу, давхаргаас өөр давхарга руу, мөн composition хооронд хүртэл холбох боломжтой. Бид өмнө нь удирдлагын давхарга үүсгэж, робот гарнуудыг удирдах бяцхан удирдлагыг хийж байсан. Түүнийг хийхдээ бид ер нь бол expression ашигласан. Яг хэрэгтэй үедээ жижиг кодыг ч зөв үр дүнтэй ашиглавал асар их цаг хэмнэгч болж чаддаг. Мэдээж хэрэг шууд keyframe өгөөд ажиллаж болохоор энгийн зүйлсээр зүгээр л keyframe үүсгээд ашиглах нь илүү хялбар байх болно. За ингээд expression-ы талаарх хичээлээ бүгдээрээ үзэж эхэлцгээе. За тэгэхээр багш нь одоо нэг жижиг composition бэлдсэн байна. За бид нэр expression-ыг бүхийн тулд мэдээж хэрэг layer-ийн ямар нэгэн утгыг гаргаж ирэх хэрэгтэй. За жишээлбэл earth буюу дэлхий гэсэн layer-ийн rotation-ыг бүгдээр R үсэг дараад гаргаад ирье. За түүний дараа бид нэр уртлынхын stopwatch буюу цагийн товч дээр keyboard-ныхаа alt товчон дээр дарж агаад маусыг дарах юм бол бид нэр expression буюу код бичих одоо цонхыг нээж гаргаж ирж болно. За мөн энэ кодыг устгаад бүгдээ болчих өөр газар дарч идэх юм бол expression нь алга болно. За мөн тухайн утгынхаа нэрэн дээр нь дараад animation эндээс add expression гэдэг одоо командыг сонгох юм бол бид нар мөн expression буюу кодо бичих болно. За ингэснээр биднэрт код бичих editor буюу код бичих хэсэг нээгдэнэ. Энэ дээр бид нэр яг энгийн одоо бичвэр шивж бичдэг шиг бид нэг хүссэн кодо бичээд мөн enter дараагийн мөрлөг шилжүүлээд бичих бол боломжтой байж байгаа. За тэгэхээр энэ код бичих хэсэг дээр ерөнхийдөө бол JavaScript гэсэн кодны суурьтайгаар бид нэр юм бичих болно. За нэг үндсэндээ бидний бичиж байгаа код нь JavaScript хэлэн дээр үндэслэгдэж бичиж байгаа гэсэн. Тэгэхээр JavaScript кодын үндсэн сангуудыг ашиглаж бол ерөнхийдөө бол код бичиж гинэ гэсэн үг. Өмнө нь кодчлын хэл үзэж байгаагүй хүний хувьд бол айх шаардлага байхгүй. За үзэжсэн хүний хувьд бол за мэдээж хэрэг маш том давуу талууд үүснэ. JavaScript-ийн сангуудыг ашиглаад явах учраас чэйжилчихсэн мэдж байгаа зүйлсүүдээ дөрмүүдээ бол ашиглаад баримтлаад явхад бол яг болоод явчихна гэсэн үг. За тэгэхээр энэ хичээл нь бол мэдээж хэрэг After Effects-ийн суурь үндсэн хичээл учраас бид нэр JavaScript-ийн талаар гүнзгий үзэхгүй нэгдүгээрт, хоёрдугаарт script бичих талаар бас маш гүнзгий үзэхгүй зүгээр script гэдэг нь юу болох, яаж бичих, за мөн чухал үндсэн хэдэн script-ний дагуу, expression-ийн дагуу одоо үйлдэлүүдийг хэрхэн яаж холбох талаар суурь мэдлгүүдийг мэдээж авах юм аа. За жишээлбэл багш нь энэ дээр time үржих нь 100 гэд биччихье. За энэ нь time гэдэг нь болохоор энэ JavaScript-ийн одоо нэг өгөгдсөн сангийн нэг пункт байж байгаа. За энэ пункт нь ямар утгатай юм бэ гэхээр энэ цагийн зүг гişн урсаж өнгөрүүлэхэд энэ дээр цаг үргэлж одоо орж ирнэ гэсэн үг. Үндсэндээ энэ үгний оронд одоо цагийн утгууд орж ийнэ гэсэн үг. За цагийн утгуудыг үржих нь 100 гэд өгөх юм бол бид нэр keyframe дээр timeline дээр цагийн зүг ийшээгээ өнгөрөхөд одоо 1 секунд өнгөрөхөд энэ дээр 1 гэдэг утга орж ирнэ гэсэн үг. 2 секундын дээр энэ дээр 2 гэдэг утга орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр хэрвээ бид нар энийг 100-ыг нь арилгах чинь багш нь. За ингээд time гэж бичих юм бол энэ бол
JavaScript-ийн сан учраас шууд ажиллана. Ямар ч хамаагүй үг бичих юм бол мэдээж хэрэг ажиллахгүй алдаа заана энэ сандд байхгүй учраас. Тэгэхээр бидний хідэн санд байж байгаа хэдэн функцүүдийг ашиглаад хийнэ гэсэн үг. За тэгэхээр time gap биччихээр ингээд эндээс 1 секундын дээр ирэхэд энэ утга бол 1 болж өөрчлөгдөнө. 2 секундын дээр ирэхэд энэ утга 2 болж өөрчлөгдөнө. За ингэснээр нэг үндсэндээ бидний энэ ямар ч keyframe өгөхгүйгээр энэ дэлхий бол ингээд секунд тутамд 1 градусаар иш эргэнэ гэсэн үг. За энийг илүү хурдан болгохын тулд за жишээлбэл 5 секундэд бид нэр бүтэн эргүүлэхийн тулд за жишээлбэл бид нэр энийг үржихэн 100 гэж тавьчих юм бол одоо секунд тутамд 100 градус эргэнэ гэсэн үг. Ингээд эргэж явчихна гэсэн үг. Энэ дээр 3 секунд ирэхэд 300 градус эргэсэн байх нь 365 градус ингэж эргээд тэгээ 1 болно гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол скрипт бол иймэрхүү байдлаар ажиллана. За скриптний бид нар энд байж байгаа хоёр тэнцвүүгийн тэмдэгэн дээр дарчих юм бол энэ скриптийг унтраачж байна гэсэн үг. Энд скрипт буюу expression. За багш нь скрипт гэж яриад ерөнхийдөө сурчсан скрипт гэдэг нь бас нэг код бичих хэллэг нэг үг хэллэг байгаа. За expression гэдэг нь бас адилхан гэдээ ойлгочоорой. За энд нэг expression бичснээр бид энэ тэнцвүүгийн тэмдэгэн дээр ингээд дарчих юм бол expression маань унтраад чаш ажиллахгүй болно гэсэн үг. Хэрвээ энэ дээр дарчих юм бол энэ expression донд ажиллах нь байна. За энэ дээр дараад төр зур ингээд ажиллахгүй болгоод унтраачж байна гэсэн үг. За тэгэхээр бид нөгөө layer-ийг хооронд нь ямар нэгэн байдлаар parent үүсгэж холбодог. Тэр нэг үндсэндээ After Effects цаана expression буюу кодчл үүсгэж байна гэсэн үг. За жишээ нь энд нэг null object үүсгээд энэ нуулыгаа бид earth буюу дэлхий R гээд rotation эргэлтгээ тавьчаа. Тэгээд энийгээ дэлхийгээ ийш нь холбоод энэ дээр бид нэр rotation-ыг эргүүлэхэд дэлхий ингэж ирэх нь байна гэсэн үг. За тэгэхээр энэ бол parent хийж холбож байгаа зүйл. За хэрвээ бид нар энийг энд холбохгүйгээр rotation-ыг гаргаж ирээд энэ дээр alt дарж агаад энд pick vip-ийг авах буюу яг энтэй адилхан үнийг аваад ийш нь холбочих юм бол за кодчлынхаа expression хэсэг дээр одоо холбогдчихж байна гэсэн үг. За эдгээр нь бичгүүд нь болох юм бол expression-ы бол сангуудыг ашиглаад энэ дээр холбогдсон байгааг илэрхийлж байгаа. This comp гэдэг нь энэ composition-ыг хэлж байна. За layer гэдэг нь за layer-ээс утга авна гэдгийг зааж өгч байна. За тэгээд аль layer вэ гэхээр earth R гэсэн энэ layer гэдгийг энд бичиж өгснөөр expression маань layer бол таньсан байна. За үүний дараа transform group-ээс rotation гэсэн утгыг энд уншина гэдгийг одоо ингээд заагаад өгсөн байна. Үүнсэндээ энэ нь өөрөө transform гэсэн группийн rotation гэсэн утгыг авч байгаа учраас transform rotation гэж явж байгаа. За тэгэхээр одоо энэ expression маань earth-ийн одоо энэ rotation-ыг бид нэр эргүүлэхэд энэ rotation буюу дэлхийн rotation хамт эргэх нь байна. Хэрвээ parent дээр бид нар энийг ингээ холбочих юм бол за үүнийг rotation эргүүлэхэд энэ ийшээ position өөрчлөгдөн. За яа тэгэхээр энийг бид нэр одоо нэг anchor point буюу зангууг нь энд авчираад эргүүлж явах таяг адилхан. Тэгэхээр parent шууд одоо layer-ийг parent хийх болон expression-ээр rotation-уудыг нь холбох нь баг зэргийн ялгаатай. Тэгэхээр expression-аар холбох юм бол бид нэр шууд direct буюу шууд холбоос үүсгээд яг утга нь энэ утга дээр л ажиллана гэсэн үг. Тэрнээс биш энд байгаа зүйлсүүдийг эргүүлэх боломжгүй болгож байна гэсэн үг. За ийм учраас expression нь бол давуу талтай мөн сул талтай зүйлсүүд байгаа. Шаардлагатай бол бид нэр parent үүсгээд холбоо явуулна. Мөн шаардлагатай бол expression-аар холбоод явуулна гэсэн үг. За тэгэхээр бид нэр хэдэн зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар энэ дээр rotation-ийн утгыг жишээлбэл энэний position-ийн утга руу холбож өгөх юм бол шал өөр үр дүн гарна. Нэг үндсэндээ position нь 2 x y гэсэн хоёр утгаас бүрдсэн, rotation нь болох юм бол 1 градусын утгаас бүрдсэн байж байгаа. Тэгэхээр 360 градус ирэх юм бол нэг бүтэн иргэн. Тэр position-ыг бид нэр энэ иш нь эргүүлэхэд энэ бол ишээ эргэнэ гэсэн үг. За parent-ийн төр холбожээ. За тэгээд expression control-ыг ийш нь холбоод үзье л да. Тэгэх юм бол энэ нэг бид нэр эргүүлэхэд энэний бид нар position-ыг нь хөдлөхөд энийг одоо rotation-ыг нь эргүүлж гинэ гэсэн үг. Энэ хідэн пикселээр эргэн тэр нь энд хэдэн градусаар эргэх одоо тийм эргэлт болж орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр бид нэр өөр утгуудыг хооронд нь холбоход зарим талаараа даваа талтай бас зарим талаараа анхаарал болгоомжтой ажиллах хэрэгтэй гэсэн үг. За expression дээр бид нэр за expression нь After Effects-ээс өгөгдсөн сангуудыг бид нэр эндээс дуудаж ажилладаг байж байгаа. За нэг үндсэндээ expression-ээ дараад гаргаж ирснийхэн дараа энд байрлах pick vip буюу expression холбож өгдөг хэрэглүүрийн ард байрлаж байгаа жижиг сумн дээр дараад After Effects-ээс өгөгдсөн JavaScript-ийн сангуудыг бид нэр дуудаж ашиглаж болно.
За эндээс хамгийн өргөн ашиглал гэдэг нь энэ property-гийн сангууд. За мөн layer, interpolation, global гэсэн эдгээр одоо сангуудыг хамгийн өргөн ашигладаг байж байгаа. За тэгэхээр бид нар эндээс expression-ыг асааж унтраах, за peak vip буюу expression-ыг хооронд нь холбох, за мөн сангуудыг ашиглаж болох нь байна. За санг ашиглахын тулд бид нар эндээс delete гээд энэ дээр дараад за жишээлбэл property loop out гэдэг дарах юм бол автоматар ингээ хараад ирнэ гэсэн үг. Аль эсвэл эндээс global discomp гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар оруулах нь. Аль эсвэл эндээс interpolation liner гэх юм бол бид нар эдгээр утгануудыг хооронд нь сольж өгснөөр энэ санг бол ашиглаж болно гэсэн үг. Хэрвээ энд утга оруулахгүйгээр ингээд орхичих юм бол энд алдаа заана. Яагаад гэвэл энд value t enter гэсэн одоо бичгүүнүүдийн оронд өөр утгануудыг бид нэр заавал зааж өгөх хэрэгтэй гэсэн үг. За ингээд устгаад өөр хоосон газар дарах юм бол алдаа нь байхгүй болно. За тэгэхээр энд бүгдээрээ нэг зуулыг үзээгүй орхисон байж байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэ show post expression graph гэж байгаа. За энэ нь юу юм бэ гэхлээр бүгдээрээ одоо харцгаая. За жишээлбэл энийг устгаж агаад position-ыг нь гаргаж ирээ. Position дээр бид нэр separate dimension гээд x, y-аар нь тусад нь ангилчий. За y бол дээш доошогийн position байж байгаа. За энэ дээр графыг нь гаргаж ирээд за value буюу утга гэд биччихье. За энэ нь утга гэдэг үг нь юу юм бэ гэхээр энэ тухайн 540 гэсэн энэ дээр одоо гарнаас хөгжсөн хэрэглэгчийн утгыг хэлж байгаа. Тэрэнд value гэж биччих юм бол яг өөрийнх нь утгыг л авах нь байна гэсэн үг. Тэр бидний тэд ч гэж гисэн яг энийхэн дагуу ашиглан нэгүнсэндээ бид нэр expression ерөөсөө өгөөгөөтэй яг адилхан. Гэхдээ хэрэглэгчийн утгыг аваад мөн дээр нь ямар нэгэн байдлаар нэмэлт утга оруулж өгөхөд бол энэ бас чухал үүрэг гүйцэтгэдэг одоо пункт зөөж байгаа. За жишээлбэл бид энэ дээр нэмэх нь 200, за нэмэх нь 100 гэд биччихье. За тэгэх юм бол 100 пикселээр бид нэмэгдээд value-ийн доошоо гүйчихнэ. За багш нь өмнө хэлжсэн After Effects-ийн composition нь энэ дээрээс эхэлдэг. За дээрээс эхлээд y нь нэмэгдээд x нэшигээ ингээд нэмэгддэг байж байгаа. Тэгэхээр бид энэ дээр 100 пикселийг нэмэхээр доошоо явчихж байгаа. Тэр энийг бас ойлгох хэрэгтэй. За тэгээд бид нэр y position дээр 2 секундын дараа ирэхэд энийг ингээд дээшгээ олж байгаа ч юм анимашн нэгэд өгчий. За тэгээд graph editor дээр бүгдээ энэний график харъя. За тэгэхээр энэний одоо утга нь эндээс ийшээгээ ирэхэд одоо бол ингээд анимашнд орж одоо өөрчлөгдсөн байна. За тэгвэл бид энэ post expression graph гэдгийг ингээд харах юм бол нэгүнсэндээ энэ дээр бид нар expression дээр нөгөө утга бичиж өгсөн 100 пиксел нэмээд өгсөн. За тэгэхээр одоо бүгд энэ дээр маусаа авчиад харах юм бол энэ earth y position expression гэж харагдаж байгаа. Энэ нь юу юм бэ гэхээр өөрийнх нь одоо үндсэн анимашных нь keyframe-ийнх нь утга нь бол энд байж байна. Гэтэл expression ороод ирэхлээр энэ утга нь ийм болж өөрчлөгдсөн байна гэдгийг одоо харуулж байна. За энийг унтраачих юм бол бид нэр зүгээр энэ expression-ийнх нь биш одоо өөрийнх нь graph editor дээр утгыг харна. Гэтэл энэ дээр бид нэр кодчлол бичиж өгсөн учраас энэний утган дээр өөрчлөлт орсон байж байгаа. Ямар өөрчлөлт орсон бэ гэхээр 100 пикселийг нэмэгдсэн. Анимашн нь одоо явагдах явцдаа байнга 100 пикселээр илүү явагдана гэсэн үг. Тэгэхээр эндээс ингээ графикийг харах юм бол бид нэр энийг дарчих юм бол энийг ингээ харж болж байна. За багш нь маусныхаа дундлын маус буюу маус 3-аар дарж дээш доош нь хөдөлгөөд байгаа шүү. За та нарыг бас ингээ доошоо гүгээд харагдахгүй болсон байж магадгүй. Тэгэх юм бол ингээ дээш доош нь хөдөлгөөд олж харах хэрэгтэй. Post expression graph гэдэг бол graph editor дээр expression-ийн утгыг бол харуулж өгөх байна гэсэн үг. За тэгэхээр post expression graph гэдэг нь зарим тохиолдолд маш хэрэгцээтэй одоо хэрэглүүр байдаг. За жишээлбэл багш нь энэ дээр wiggle буюу чичрэх гэж бичээд эндээс 4 20 гэдэг чи. За тэгэх юм бол энэ нь ямар ч юм бэхээр 4 нь болох юм бол секундэд хэдэн удаа чичрэх вэ? За хичнээн пикселээр чичрэх вэ гэдгийг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр бид энийг жоохон их 50 гэдэг чи. Тэгэхээр секундэд 4 удаа 50 пикселийн одоо random буюу санамсаргүй утгаар одоо энэ бол чичирнэ гэсэн үг. За тэгэхээр бид энэний y value-гийнх нь утгыг ингээд арилгачих. За тэгэх юм бол дээш доошоо секундэд одоо 4 за тэгээд 50 пикселээр дээш доошоо ингээд санамсаргүй байдлаар чичрэх нь гэсэн үг. За үүнийг их болгоод одоо жишээлбэл секундэд 100 удаа 50 пикселээр чичирнэ гэж өгч болно. За аль эсвэл секундэд 100 удаа энэ нь бүр 5 пикселээр буюу маш багаар ингээд ийм хүч чичиргээ өгч болно. Тэгэхээр бид энэ чичиргээ гэдэг expression-ыг y position дээр бичсэн учраас зөвхөн дээш доошоо хөдөлж байгаа. Тэгэхээр бид x дээр бас адилхан бичих юм бол ийшээгээ болон дээш доошоо аль тал руугаа хөдлөнө гэсэн үг. За одоо бид нөгөө энэ дэр graph editor дээр харах юм бол энэ graph editor-ийн утга нь яг
нэг жигд байж байгаа. Яа тэгэхээр бид нар y position нь 540 гэсэн утгатай энэ ингээ хизээч өөрчлөгдөхгүй юм утгатай. За хэрвээ энийг бид нар post expression graphic ингээ харчих юм бол энэний бидний одоо ингээ чичиргээг нь харж болох нь байна. За энийг бид нар секундэд 100 биш нэг 10 болгоод 50 пиксел болгоод өгчээ. Тэгэхээр бид нар сайн ингээд маш жижигхэн хөдөлгөөн байгаадсан. Яа тэгэхээр энэ 5 пикселээр жест доош маш жижигхэн тэгээд дээрэс нь секундэд 100 өгсөн учраас хоорондоо их ойрхон байсан. Одоо бүгд энийг харъя. За тэгэхээр одоо бидний чичиргээнийх нь график нь бол ингээд харж болж байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар бол бид энэ post graph гэсэн одоо товчлуурыг дараад маш үр дүнтэй байдлаар ашиглаж болно. Тэгэхээр wiggle гэдэг expression бол биднэрт бас ингээд ийм чичиргээг хийхэд төвөгтэй зүйлийг бол ингээд expression аргаар гаргаад авахд маш хялбар болгож ирж байна гэсэн үг. За тэгэхээр бидний expression-ыг яг нөгөө text editor буюу notepad дээр бичиг бичээд copy дэж буюу хуулаад өөр газар оруулахдаа яг адилхан байдлаар бас бид энийг жишээлбэл сарн дээр сарны position дээр шууд өгчээ. Ингээд pastelаад буюу ингээд оруулаад өгчөж болно. Ялгаагүй бид нар зөвхөн текстийг хуулж аваад энэ дээр оруулж байгаа. Гэхдээ expression яг адилхан орж байгаа гэсэн үг. За хэрвээ анзаарах юм бол бид нар өмнө зөвхөн y position дээр өгсөн бол одоо moon-ий шууд position дээр нь spread dimension гэхгүйгээр өгчөж байгаа. Тэгэхээр одоо яах вэ гэхээр x y буюу дээшээ доош болон хоёр хажуучигээ тэнхлэх рүү аль аль нь одоо савлаж хөдлөнө гэсэн үг энэ. За бид нар энэ y position-ийн expression-ыг төр зур унтраач. Ингээд харах юм бол одоо сарн ингэж хөдлөх нь байна. Тэгэхээр энийг бид нэр 2 болгоод за тэгээд баг зэрэг 10 болгоод өөрчилчихье. За ингээд бид нар одоо амар хэлбэр хөдөлгөөнийг хийж болох нь. Хизээч төгсөхгүй бид нар composition ямар устдтай байсан ч хамаагүй ороод ажиллалаа гэсэн. За гэхдээ бид нар одоо ингээд нэг expression-ыг олон layer руу хувилж ингэж өгөхөд бол бас их төвөгтэй. Ингээл одоо энэ сар гэсэн layer одоо олон байлаа гэж бодъё л да. Бид нар энийг copy хийчихээд ингээд арилгачих. За ингээд сарыг энд нэг control D-г ингээд хувилаад байгаа юм багш нь. За ингээд иймэрхүү олон сарнууд байлаа гэж бодоход бүгдэн дээр нь бид нэр одоо ингээд expression editor-ийн position дээр ингээд дараад энийг өгөөд дахиад энэ P-ийг дараад энийг ингээд өгөөд хот бол бүгдэн дээр нөхөж жоохон төвхтэй. Тэгэхээр одоо ямар байдлаар энийг хэлбэрхэн хийж болох вэ гэхлээр бүгд энийг за жишээлбэл энэ moon-ий энэ дэр за энэ дээр expression багш нэг катлаж шууд авцсан. За тэгэхээр энэ expression-ыг бид нэр шууд position дээр нь дараад mouse орой дараад эндээс copy expression only гэдгийг сонгоод өгчнө. Тэгээд оруулах гэсэн бүх layer-үүдээ бид нар хамтдаа сонгоод эндээс control V буюу edit paste гэдгийг дараад гэх юм бол шууд expression-ууд нь бүгдэн дээр нь орчно гэсэн үг ингээд бүх layer дээр. За тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар олон layer дээр expression-уудыг copy хийж өгөхөд илүү хялбар байхаар бас хийж болно. За одоо бүгдээ expression-аар нэг animation хийж үзцгээе. За яаж хийх вэ гэхээр бидний дэлхий нарыг тойрч иргэн за мөн сар дэлхийг тойрч иргэн. Гэхдээ бид нар энийг keyframe-аар хийж болно. Keyframe-аар хийгээд бид нар энэний утгуудыг дараа нь жоохон хордлуулъя, эсвэл богиносгож удаашруулъя гэж бодох юм бол keyframe нааш чаш нь хөдлөх жоохон асуудал гарч магадгүй. Энийг хэрхэн expression-ийн аргаар хийхийг одоо зааж өгөх болно. Expression-аар хийж өгснөөр хялбархан одоо хурдыг нь удаашруулах болно. Одоо хурцгах бас боломжтой болдог байж байгаа. За тэгэхээр бид нар энийг Earth гэд энд нэг null object үүсгэсэн. Энэ null object нь дэлхийг эргүүлэх ёстой байж байгаа. За энийг бүдрээ Earth-ийг шин холбож өгье. Ингээд Earth нь энд бол ирэх нь байна. За тэгээд дэлхий энд байна. Дэлхийг одоо сар тойрч ирэх ёстой. Тэгэхээр бүгд энийг Earth руу холбож өгөөд за тэгэх юм бол Earth-ийг эргүүлэх юм бол сар ирэх нь байна. За гэхдээ бид нар Earth буюу энэ дэлхийг бас эргүүлмээргүй байна, тийм ээ. Тэгэхээр бид нар энэ дэлхийгээс энэ сарны layer-ыг салгаж өгөөд бүгд энэ дэлхийн дээр layer-с new null object гээд дэлхийтэй холбоод өгчнө. За энэ null object-ийг болохоор бүгдээрээ moon буюу сарны rotation эргэлт гээд нэрлэжээ. За энийг бид нар яг дэлхийн position-тэй адилхан байршилд аваачих хэрэгтэй. Тэхийн тулд дэлхийнхаа P үсэг дараад position-ийн за spread dimension гэхгүйгээр энийг copy гэж хуулаад үндсэндээ position дээр нэрэн дээр нь дараад copy хийхэд шууд position нь хуулж байгаа. За энэ дээр P дээр дараад position дээр нь дараад pastelахад яг адилхан одоо байрлалд очно гэсэн үг. За гэтэл энэ дээр ирчлээ. За энэ ямар учиртай юм бэ гэхээр бид нэр ингэсэн Earth-ийг нөгөө нэг юу руу холбоцсон. Энэ null object руу холбоцсон. За тэгэнгუთ бидний энэ дэлхийн маань өөрөө
position шал өөр хэмжээнд очиж чинь гэсэн үг. Нуул руу холбогдсон учраас нуулаасаа хэр хол зайтай байна вэ гэдгийг илэрхийлж байгаа. За одоо харъя бүгд. Мууны дэлхийн энэ нуул обжект байна. Нуул обжектийн байршил нь өөрөө композишныхаа хувьд 960 540 гэсэн байршил дээр бол байна. За үүнээс дэлхийн layer нь 523 пикселийн одоо ишигээ зайтай байна гэж. Хэрэв бид энийг 0 дээр явуучих юм бол дэлхийн өөрөө яг нуулынхаа төв дээр очиж байна. Нуулынхаа төв дээр. Тэгэхээр бид энийг нөгөө parent хийгээд холбогдсон учраас л ийм болчихж байгаа. Хэрэв parent-ийг болиулах юм бол бид энэ яг энэ composition-ы хаана байгааг нь харж болж байна. За одоо бүгд энийг copy-дод moon дээр пастлаад өгч. За ингээм бол бидний moon гэсэн нуул маань яг дэлхий дээр ирчлээ. Одоо харин бүгдээр энэ дэлхийнхаа эргэлтийн нуул руу холбож өгөөд за сарны эргэлтийнхаа нуул руу холбоод өгчээ. За тэгэхээр одоо нэг зүйл хийх хэрэгтэй болно бид нар. Дэлхийн rotation-ыг эргүүлэхэд дэлхий иргэнэ. Гэхдээ сар хамт ирэхгүй. Харин сарны rotation-ыг эргүүлэхэд сар эргэгч гэсэн дэлхийтэй хамт ирэхгүй болчиход байна. Тэгэхээр одоо бүгд үүнийг яах ёстой вэ гэхээр сарныхаа rotation-ыг мэдээж хэрэг дэлхий рүүгээ холбож өгнө. За ингэх юм бол бүгд бол хамт иргэнэ гэсэн үг. За бүгдээрээ дагаад хийх хэрэгтэй. Ойлгохгүй болвол дахин бас ухраагаад үзээрэй. Яг энэ лейерүүдийг адилхан холболтыг л хийж өгч байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо нэг зүйл хийх хэрэгтэй нь бид нэр энэ дэлхийн эргэлтийг энэ дээр time үржих нь 10 ч юм ингээд нэг expression бичээд өгчээ. За тэгэх юм бол ингээд секунд тутамд 10 пикселээр дэлхийн маань эргэх нь байна. За мөн сарныхаа эргэлтэн дээр бид нэр rotation дараад alt дарж агаад time үржих нь 10. Бид нэр дэлхий дээр бичиж байна. Уучлаарай. Энэ дээр rotation дээр нь time үржих нь 10 гэж бичгэнэ. За ингэх юм бол бүгд адилхан 10 градусаар ирэх нь байна. За одоо бүгдээ нэг expression-ыг бүр удирдлагатай болгохын тулд эндээс нэг shape layer үүсгэж өгчий. Энийг бүгдээ энэ дээр нь гаргаж агаад энэний label буюу өнгөн дээр нь бүгдээ энийг шаран өгөөд арай ялгагдахаар болгоод өгчий. Энийг control буюу удирдлага гэж нэрлэжээ. За энэ дээрээ бид эндээс effect expression control эндээс slider control-ыг оруулж өгье. Slider control. За энэ слайдерынхаа нэрэн дээр нь бид нэр enter дараад speed гэж зүгээр нэрлэжээ. Тэгээд expression-ы аргаар бид нэр одоо бүх хурд нь яг ижлэгэн байдлаар явахаар тохируулаад өгчээ тусдан тэхгүйгээр. За тэгэхээр одоо яах вэ гэхээр бид нар энэ control дээр энийг effects-с слайдерынхаа утгыг бол гаргаж ирэх хэрэгтэй. За тэгээд энийг арилгаад time үржих нь гэдэг одоо pick whip буюу зөөдөг хэрэглүүрээрээ энэ слайдер руу заагаад өгч байна. За тэгэхээр энэ слайдерын бид энэ дээр ямар утга бичиж өгнө яг тэрнийхэн дагуу энэ дээр одоо үржих энэ утга нь энэ дээр солигдож орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр одоо бүгд харъя. Энэ дээр ингээд тоглуулад үзэх юм бол үржих нь энэ ингээ ирэхгүй байна. Юусоо ирэхгүй. За яагаад тэгэхээр бид энэ дээр контролын энэ слайдер нь одоо өөрөө 0 гэсэн утгатай байна. Тэгэхээр ямар ч тоог 0-оор үржүүлсэн 0 гарах учраас хизээч энэ ирэхгүй. Тэгэхээр ядаж бид энэ дээр 1 гэсэн утгыг бичиж өгөх хэрэгтэй слайдер дээр. За тэгэх юм бол одоо харин 1 секунд тутамд 1 градусаар ирэх нь байна. Хэрвээ бид энийг ингээд дээш нэмээд хурдлуулах юм бол одоо илүү хурдан эсвэл бүр илүү хурдан болгоод ингээд өөрчилж болно. За слайдерынхаа volume бид нар утганд 100 хүрээд ингээд тулчаад байна. 100 хүрээд тулчаадах юм бол бид энэ дээрээс ингээд нэмж болно. Аль эсвэл слайдер дээр mouse хоёроо дараад edit value гээд эний max утгын 0-оос 100 гэж байгаа. Энийг бид нэр 360 ч юм ингээд өгчээ. За тэгэх юм бол слайдер нь 0-оос 360-ийн хооронд ирэх нь байна гэсэн. Тэгэхээр энэ нь бол хурдын тохиолдож байгаа. Time-ыг үржих нь discomp layer. За layer-ийн control гэдэг layer энэний effect гэсэн группийн speed гэсэн slider effect-ний за slider-ны энэ утгыг авна гэж байгаа. За ингэснээр time-ыг үржих нь энэ болчихж байгаа. За ингээд бид нар time-ыг үржих нь энэ гэдэг нь control-ийн энэ утга гэсэн үг. За чинь бид нар 200 гэдэг өгч. Тэгэх юм бол 200 градус ирэх нь 1 секунд тутамд. Тэгэхээр хитрхи хурдан. Тийм учраас бид нар энийг багасгах хэрэгтэй. За ийм байж байна. За тэгвэл бид нэр
дэлхий 365 хоногт нарыг нэг тойрдог болвол харин сар 30 хоногт дэлхийг нэг тойрдог гэсэн утгыг бид нар одоо оруулж хэрэгтэй болох нь. За тэгэхээр нэг үндсэндээ энэ слайдрын хурднаас шалтгаалаад зүгээр л дэлхий ямар нэг байдлаар нарыг нэг бүтэн тойроход сар яах ёстой вэ гэхээр нэг жилд 12 удаа дэлхийг тойрох болж байна. Үндсэндээ 30 хоног тутамд нэг тойрдог учраас. Тэгэхээр ямарваа нэгэн утга нь энэний эргэлтийн утга нь дэлхийн энийг бүтэн тойрох сарны нарыг бүтэн тойрох утгаас 12 дахин их байх нь гэсэн үг. За тэгэхээр одоо бүгд энийг маш хэлбэрхэн хийж болох нь байна. Time үржих нь за энэ слайдер value. За бүгд энэ дээр яг энгийн математикийн үйлдлийн дагуу хаалт тавиад энэний урталд бас хаалт тавиад эдгээр үг үсгнүүдийг бид нэр тоо гэж харах хэрэгтэй. Энэ нь цаг. Энэ нь слайдрын утга гэсэн тоо тийм ээ. За үүнийг хаалтанд оруулчихсан хуваах нь 12 гэдэг чинь. Тэгэхээр жилд 12 сар байдаг учраас тийм ээ. За ингэснээр бид нэр одоо энийг илүү хэлбэр болгож өөрчилж болж байна. Энийг хуваах биш үржих гэж тавьж өгөх хэрэгтэй. Мэдээж хэрэг хурдлуулж байгаа учраас тийм ээ багш нь хуваах гэж буруу андуурч тавьж байна. За ингээд бид нэр эндээс ямар нэгэн хурдны утга өгөхөд сар бол байнга дэлхий нарыг нэг бүтэн ирэхэд сар бол байнга 12 удаа тойрох нь гэсэн үг. Хэрвээ бид нар эндээс контроллерын утгыг 10 болгоод багасгачих. Тэгэх юм бол арай бага хурдаар ирэх. Илүү хурдан болоод ихсэх юм бол илүү хурдан ирэх нь. За энэ бол хоорондынх нь харилцаа хамаарал. Бид нар энийг ямар нэгэн байдлаар дэлхийн хурдыг кипрэмээр нь удаашруулаад дараагаар нь дахиад сарны хурдыг бас ингээд харьцаагаар нэг адилхан тавихад нэлийн төвөгтэй. Тийм учраас бид нар эндээс удирдлаганаас нэг одоо layering утгыг өөрчлөхөд нөгөө layering утга нь хоорондоо харилцаа хамааралтай байхаар зүгээр ингээд энгийн математикийн үйлдэлийн дагуу үржих хуваах ашиглаад хийчих болох нь байна. За ингээд бид нэр үндсэн контроллер мөн дэлхий гэсэн layer'үүдийг үүсгэсэн. За тэгэхээр бид нар энэ дэлхий гэсэн layer'ийг магадгүй нарлуугаа бид нар холбоод өгч болно. Тэгэхээр нараа жижигрүүлэхэд дэлхий нар сарнд хамтдаа хөтлөх нь байна. За ерөнхийдөө бол бид нар ингэж экспрешнийг өөрсөндөө илүү үр дүнтэй амар хялбар байдлаар ашиглаж болно. Ихэнх тохиолдолд ерөнхийдөө бол утга оруулах болон санамсаргүй эмчилгээний хөдөлгөөнүүдийг үүсгэхэд маш их үр дүнтэй байж байгаа. За ингээд экспрешний ерөнхий танилцуулга хичээл маань энд хүрээд өндөрлж байна. Дараагийн хичээлээр уулзах хүртлээр түр баяртай.